За 51 болохоор ABCD параллелограммын оройн ингээ 3 оройн өгсөн. Тэгээ бүгдээрээ BD диагоналын өртөг болно. За тэхийн тулд эхлээд AC диагоналын дундчийг хэлье. Тэгэхээр бүгдээрээ ABCD параллелограммын бидэрт болохоор 3 орой өгсөн баг шүү дээ. За тэгэхээр энэ нэр бол мэдэхгүй байна. За AC диагоналынхаа дундад цэгийг олё гэж нь яагаад гэвэл параллелограммын диагоналын огтлолынхаа цэгээрээ яг ингээд хагаслаа багтдаг. За огтлын цэгийг нь O гэж хэлж. За тэгэхээр O цэг маань юу вэ гэж чинь нэгдүгээрт AC2-ын дундад цэг, хоёрдугаарт BD2-ын дундад цэг. За тэгэхээр AC2-ын дундад цэгийг олохын тулд A-гийнхаа эхний координат дээр C-гийнхаа эхний координатыг нэмээд 2 дугаар, A-гийнхаа 2 дугаар координат дээр C-гийн 2 дугаарыг нэмээд 2 дугаар, A-гийнхаа 3 дугаар координат дээр C-гийн 3 дугаар координатыг нэмээд 2 дугаар. За тэгэхээр одоо яасан гэсэн чинь манай дундад цэг маань 1-р координат нь хасах 1, 2-дугаарх нь 5, 3-дугаарх нь 3 юм. За гаацын координатаа мэдчихлээ. Тэгэхээр одоо энэ нөхрнүүд нь энэ 1, энэ 5, энэ 3 болж тарах юм байна. За дараа нь параллелограммын чанарыг ашиглаад D-ийн координатыг олвол гинэ. За 1-р хийсэн шүү. За 2-дугаарт нь болохоор D-ийг болохоор за нэгэнд дундад цэг олсон чинь нэг өргөжтүүлээ. Яагаад гэвэл өөр бас олж болно тий. За нөгөө талаас манай O цэгийн координат бол за D цэгийнхаа эхний координатыг D, E, 3 дахь нь F гэсэн байна. За энийг ашиглаж. За нөгөө талаас бүгдээр O цэгийн координатаа яаж олох вэ гэсэн чинь B-гийн эхний координат дээр D-гийн эхнийхээ нэмээд 2 дугаар, за B-гийнхаа 2 дугаар координат дээр D-гийн 2 дугаарыг нэмээд 2 дугаар, B-гийн 3 дугаар координат дээр D-гийн 3 дугаар координатыг нэмээд 2 дугаар. За тэгэхээр мөн энэ адилхан манай саяны дундад цэг гарна. Тэгэхээр энэ маань хасах 1, 5, 3 гэсэн координаттай адилхан гэсэн үг. Тэгэхээр хас 2 дээр нэмэх нь D хуваах нь 2 маань хасах 1 гэсэн үг. 3 дээр нэмэх нь E хуваах нь 2 маань болохоор 5 гэсэн үг. Сүүлийнх нь 4 дээр EP нэмээд 2 дугаас нь 3 гэсэн үг. Ингээ хас 2 дээр D-г нэмээд хас 2-тай тэнцүү, 3 дээр E-г нэмээд 10-тай тэнцүү, 4 дээр EP нэмсэн 6-тай тэнцүү гэсэн үг. За тэгэндээс D-г олсны D маань 0 юм байна, E маань 7 юм байна, F маань 2 юм байна. За тэгэхээр манай D цэгийн координат маань 0, 7, 2 юм биш үү. За тэгэхээр одоо энэ 0, 7, 2. За тэгэхээр одоо эндээс бүгдээрээ BD диагоналын өртөг болно гэж. Тэгэхээр B цэгийн координатаа мэдсэн баг. 3 дугаарт нь B цэгийн координат нь хасах 2, 3, 4. За зөв бүтсэн байна. За D цэгийн координатаа бүгдийг мэдж байгаа. За энэ хоёр цэгийнхаа хоорондох зай буюу BD диагоналын өртөг болно. За хоёр цэгийн хооронд цаг болохдоо бүгдээрээ төгсгөлийн цэгийнхаа координатуудыг за ихэнд нэг чи D гэх штэ. Нэмэх нь 7, дараа нь нэмэх нь 2. За ингээд би ихтэй D цэгийн координатаа авчихсан. Эндээсээ B цэгийн координатаа харалцсан хас чинь. За эхний хасны эхнийхээ 2 дахаас нь 2 дахын 3 дахаас нь 3 дахын хас чинь. За тэгэхээр чи хас 2-ын квадрат 4, 4-ийн квадрат 16, хас 2-ийн квадрат 4. За тэгэхээр энэ манай 24 гараад 24 маань 4-ийг 36 буюу 2 язгуудаар 6 юм байна. За ингээд манай BD диагоналын хоорондох зай нь 2 язгуудаар 6 байх нэ. Энэ болохоор 1, 5, 3 ихэнд нас байгаа юм шүү дээ. За 5 дугаард нь болохоор ABC гурвалжны оройн цэгүүд нь юм байна. За тэгэхэд гурвалжны хөндийн төв M ба координатын хоорондох зай D1 гэж. За тэгэхээр манай AN нь болохоор 5-ны 1 зэрэг. Тэгэхээр өөрөөр N-ийн 1-ийг тангуул 5-ны 1, 2-ыг тангуул 5-ны 1 квадрат гэх мэтэн өөрчлөгдөх юм байна. Тэгээ бүгдээрээ энэ D-нүүдийн нийлбэрийг олох гэж байгаа юм. За тэгэхээр нэгдүгээр бүдрэг гурвалжныхаа хөндийн төвийг олъё. За гурвалжны хөндийн төв гэж юу гэж байгаа гэсэн чинь гурвалжны 3 оройн медиануудын огтлын цэг. За энэ талыг тал руу басан, энэ талыг тал руу басан. За 3 медианыг цэг тогтолцсон. За энэ болохоор M нь хөндийн төв. За тэгэхээр M цэг буюу хөндийн төвийн координатыг бүгдээ яаж олох вэ гэсэн чинь
3-ны 3 арай. За А цэгийн координат дээр Б-гийн ихнийхээ нэмээд С-гийн ихнийхээ нэмээд 3 тав. А-гийн 2 дугаарх дээр Б-гийн 2 дугаар, С-гийн 2 дугаар координат нэмээд 3 тав. За одоо 3 дугаар координатуудыг нэмээд 3 тавахаар манай 3-ны хүндийн дугаархны. За А-ийг хуваах нь 3, А-ийг хуваах нь 3, А-ийг хуваах нь 3. За тэгэхээр биднес ихний бүгд энэ тоонууд маань 3 байна. За дараа нь тэгвэл бүгдээрээ координатын ихээс эм хүрэх цайг D гэсэн. За тэгэхээр D буюу манай координатын ихээс эм хүрэх цай. За координатын их маань бүх координатууд нь 0 0 тий. Тэгэхээр эм цэгийн ихнийхээс О-гийн ихнийхийг аслаа, 2 дугаар координатаас 2 дугаарыг аслаа, 3 дугаар координатаас 3 дугаарыг асаад квадрат зэрэг нэмээд зургах чинь. За тэнгуут эндээс юу болох юм гэсэн чинь А-ийн квадратыг хавах нь 9 тос бүрнэ. Тэгээд 3 шиг байна шүү. Тэгэхээр энэ маань А-ийг хавах нь 9-өөс 3 гараад язгуудар 3. За энэ бол манай D нь. За тэгсэн чи одоо манай D нь чи юу гэсэн үг вэ гэсэн чинь 3-ны язгуудар 3-ыг өчгөн А-ийн надад нэг энд өгөгдсөн байна. А-ийн бол энэ 5-ны 1-ийн n зэрэгт. Тэгээд тэрийг орлуулчих. Тэгэхээр А-ийн бол 5-ны 1-ийн n зэрэгт. За тэгэхээр одоо миний бүглэх юм маань юу вэ гэсэн чинь энэ 3, энэ А-ш нь 3, энэ К-н 5, энэ 1 биш тий. 5-ны 1-ийн n зэрэгт. За одоо бүгд юу болох юм гэсэн чинь нийлбэрийг болно гинэ. За сумма n1-ээс нийгмийн зэрэг тэмүүлж явах үед d-нүүдийн нийлбэрийг болох юм байна. За тэгэхээр өөрөлдвөл манай ерөнхий гишүүний томьёо d-нээсээ бүгдийн толцсон 3-ны язгуудар 3-ыг өрчгөн 5-ны 1-ийн n зэрэгт. За тэгэхээр нэгийг энэ одоо юу гэсэн үгээрээ эхлээд нэгийг орлуулад энэ ёронд гих мэтлэн хязгааргүй орлуулж агаад тэгээд бүгдийг нэмнэ гэсэн үг те. За нэгийг тавилаа. Тэгэхээр энэ маань 5-ны 1-ийн 1 зэрэгт. За 2-ыг тавилаа. Тэгэхээр 5-ны 3-ны язгуудар 3-ыг өрчгөн 5-ны 1-ийн квадрат. За дараа 3-ны язгуудар 3-ыг өрчгөн 5-ны 1-ийн куб. Гих мэт ингээ хязгааргүй өрсөж байгаа. Тэгэхээр энэ маань юу вэ гэсэн чинь B1-р гишүүн нь 3-ны язгуудар 3-ыг өрчгөн 5-ны 1 байдаг. Q нь болохоор ингээд 5-ны 1-ийг өрчгдээ 5-ны 1-ийг өрчгдээд яваад байгаа тийм. Тэгэхээр Q нь 5-ны 1 байдаг. За Q маань 1-ээс багтаа учраас энэ бол төгсгөлгүй буурах геометри прогресс. Тэгэхээр төгсгөлгүй буурах геометри прогрессын бүх гишүүн нийлбэрийг болж байна тийм. Тэгэхээр тэр маань B1-ийг хуваах нь 1-ээс сасах нь Q. Тэгэхээр B1 нь 3-ны язгуудар 3-ыг өрчгөн 5-ны 1-ийг хуваах нь 1-ээс сасах нь Q буюу 5-ны 1. Тэгэхээр 3-ны язгуудар 3-ыг өрчгөн 5-ны 1 хуваах нь 1-ээс 5-ны 1-ийг сахаар 5-ны 4. За 5-удаа хураагаад язгуудар 3-ыг хуваах нь ийшээ үрчигдээд хариу нь 12-ны язгуудар 3 юм байна. Тэгэхээр биднээс энэ бүлгэж байгаа энэ том маань 12-ны язгуудар 3 болж тарах нэ. За бүгдээрээ 53-ыг харъя. Энэ тэгшлийн шийдүүдийн нийлбэрийг болгоно. Тэгэхээр 2t-гээс сасах нь 4-ийн модуль нь 3 гарна гэдэг маань манай 2t-гээс хэн 4 маань 3 байж болно. Эсвэл 2t-гээс хэн 4 маань хасах 3 байж болно. Эндээс 2t тэнцүү 7, 2t тэнцүү 1. T-гээ олохоор 7-г хуваах нь 2, T-гээ оллоо 2-ны 1. За тэгээд надад энэ шийдүүдийн нийлбэрийг болгосон. Манайх чи 2 шийдтэй юм байна. Тэгэхээр 2-ны 7 дээр нэмэх нь 2-ны 1 тэнцүү 2-ны 8 буюу хариу нь 4 гарах нэ. За 54. Хасах 3-аас 1-ийн хооронд биш. Манай x нь хасах 3-аас 1-ийн хооронд. За энэ илэрхийллийг модулаас чөлөөлнө гэж байна. За тэгэхээр эхлээд бүгдээрээ x квадратаас нь 2 3-аад ихтэй тэнцвэртэй x нь болоод. Тэгэхээр эндээс манай 1-р шийд маань болохоор 3 гараад 2-р шийд маань болохоор хасах 1 гарах юм байна. За тэгэхээр одоо би квадрат гიშтгдийн манай энэ маань дээш хасан квадрат гიშт байгаа шүү дээ. Тэгээд тэглэгийг огтох цэгүүдийг оллоо. Хасах 1 ба 3. Тэгэхээр дээш харсан парабол гэхээр 1 юм ба. Тэгэхээр хоёр талдаа нэмэх дундаа бол хасах тий. За тэгэхээр юу гэсэн чинь манайх хасах 1-ээс 3 орно гэсэн чинь. Хасах 1-ээс 3 орно манайх яах юм гэсэн чинь хасахаар задрах юм биш.
Тэгэхээр x квадратаас хань 2x хасах нь 3 маань манай өгөгдсөн завсарт хасахтай байгаа учраас бүгдээрээ модулынхаа тэмдгийг эсрэгээр задлах нэ. Тэгэхээр хасах x квадрат нэмэх нь 2x нэмэх нь 3. За тэгэхээр ийм бөгөөд эндээс а б ц'г олоод нэмэх чинь. Тэгэхээр манай а нь хэдийн гэсэн чинь хасах 1 юм байна. Б нь хэдүү гэсэн чинь 2 юм байна. С нь хэдүү гэсэн чинь 3 юм байна. Тэгээ эндээс а б ц'гийн нийлбэрийг олгосонтэй. Тэгэхээр а нь хасах 1, б нь 2, с нь 3 буюу энэ маань 4 гарах нэ. Тэгэхээр хариу нь 4. За 55. Энэ тэнцвэтгэл төвшин а-гаас б завсарт нийлбэр x нь а-гаас б-г ондол а-д нөхөн б болгоно. Тэгэхээр 3 y-гээс хасах нь 4. Энэ яг y гэжсэн баха. Модулаараа 5-аас баг. За модулаараа 5-аас байгаа гэдэг чинь манай 3 y-гээс хэн 4 нь хасах 5-аас нэмэх 5-ын хооронд байна гэсэн үг. За 2 талд нь 4-ийг нэмээд өгчээ. Тэгэхээр хасах 1-ээс 3 y, 4-ийг нэмлээ 9. За одоо бүгд 3 тогтогч 2 талын. Тэгэхээр ийм болоод тэгэхээр манай а нь хэдвэ гэсэн чинь y нь а-гаас b-гийн оронд буюу а нь хасах 3-ны 1, b нь болохоор 3. Тэгээ энэ хоёрын нийлбэрийг олдоо гэж. Тэгэхээр хасах 3-ны 1 дээр 3-ыг нэмэхээр 2 бүхэл 3-ны 2. За 56. Энэ тэгшлийн бүх шидийн нийлбэрийг олгож байна. Тэгэхээр 3x-с 5-аас хасах нь 6-гийн модул нь нэгтэй тэнцүү. За модул нь нэгтэй тэнцүү нэг чинь 3x-с 5-аас хасах нь 6 нэгтэй тэнцүүж болно. Эсвэл энэ маань хасах нэгтэй тэнцүүж болно. Яг тэгвэл модул нь нэг байна гэдэг чинь координат ихээс 1 зэд гарч байгаа цэг маань нэмэх нэг эсвэл хасах нэг тий. За одоо бүгдээ модулаа нэгтэлтэй үлдээгээд тэгэхээр 3x-с 5 тэнцүү хаашаа гарлаа 7. Эндээс 3x-с 5 нь тэнцүү хаашаа гарлаа 5. За тэгэхээр модул нь 7-той тэнцүү байна гэдэг маань 3x-с 5 нэмэх 7 гэж болно. 3x-с 5 тэнцүү хасах 7 гэж болно. За энэ болохоор модул нь 5-тай тэнцүү байна гэдэг маань 3x-с 5 нь 5 байж болно. Эсвэл 3x-с 5 нь хасах 5 байж болно. За ингээд би 4 шийдэл болчихлоо. Тэгэхээр эндээс 3x нь 12, 3x нь тэнцүү хас 2, 3x нь тэнцүү 10, 3x нь тэнцүү тэг. Эндээс x-ийг болохоор 4, x-ийг болохоор хас 2-ыг байх нь 3, x тэнцүү 10-ыг байх нь 3, x тэнцүү 0. За тэгэхээр ингээд би 4 шийдэл болсон. Одоо 4 шийдийнхаа нийлбэрийг олгосон. За тэгэхээр одоо бүгд эдгээр 4 шидийн нийлбэр буюу 4 дээр нэмэх нь хасах 3-ны 2, нэмэх нь 3-ны 10, нэмэх нь тэг. За 4 гэснээр энэ хэрэг нэмчээ те. Нэмэх нь 3-ны 8. 3-ны 8 гэдэг бол 2 бүхэд 3-ны 2. Тэгэхээр хариу нь 6 бүхэд 3-ны 2 ахна. За дараа нь энэ тэгшлийн бүх шийдүүдийн үржүүрийг олгож байна. За тэгэхээр маань x модултай те. Тэгэхээр би x нь хэрвээ тгээс их байвал манай x хэрвээ тгээс бага байвал гээ 2 салгаадчих. За энэ хоёр айл нэгэнд нь тэнцүүг авнаа. За би x нь тгээс их тоо гэдээ үзчихээр модуль шаардлагагүй. Эрэг тоо бол өөр хэвээр гарна. Хэрвээ энэ x нь тгээс багтвал манай энэ хасах тоом чинь хасах тооны модуль өмнөх тэмдэг нь эсрэгээр задарна. За одоо эндээс бүгд шийдэж болно. За энэ бүгд 3 тухагтчих юм шүү дээ. Анхнаасаа 3 тухагчих гэсэн байх шүү. За 3 тухахаар 5x нэмэх нь 4. За эндээс бодсон чинь манай шийдэн 1 ба 4 гарч байна. За тэгэхээр тгээс ихээр хоёулаа юм байна. За 1 мөн 3 тухачи тэгэхээр x квадратыг нэмэх нь 5x нэмэх нь 4 тэнцүүтэй. Эндээс шийдэн болохоор шийдэн хасах 1 ба хасах 4 гарч байна. Тэгэхээр тгээс баг нь авна гэхээр мөн дөрвөлээ шийдэн байна. Тэгэхээр шийдүүдийн үржүүрийг олгосон. Тэгэхээр манай шийдүүдийн үржүүр нь нэмэх 16 гарах нэ. За 58. За энэ тэнцвэрлэл бишийн шийдэн хас 2-оос 3 бол PQ-ийн нийлбэр болгож байна. За тэгэхээр Q нь бол эрэг тоо байж таарлаа тий. Энд эрэг өгсөн байна. Хэрвээ энэ Q хастай байсан бол модулаараа хастаас баг гэж худлаа болчих. За тэгэхээр нэгдүгээр Q нь тгээс их байвал Q
Q модулраа Q-гээс баг гэхээр манайх тэгвэл хасах Q-гээс нэмэх Q явна. За тэгээ эндээс бүгдээ хоёр талаас нь 3-ыг асууд өгчий. Тэгэхээр хасах Q-гээс хасах нь 3, P(x) тэгэхээр энэ маань Q-гээс хасах нь 3. За тэгээд бүгдийг P-д өгчий. За энд мөн адилхаараа энэ P хэрвээ эерэг тоол хуваахад тэмдэг хэвээр байна. Хасах тоон тоол тэнцэл шин тэмдэг эсрэг байна. За тэгсэн чинь энд яг 2 салгацсан байх шүү. За одоо хоёрдугаарх нь одоо би P тэгээс өгчөө. Тэгжиж би P хуваахад энэ тэмдэг хэвээрээ гэсэн. Q-гээс 3-ыг хуваах нь P юм болчихно. За тэгвэл энэ тохиолдолд манай шийд маань хасах 2-оос 3-ын хооронд гэсэн учраас манай энэ хасах P-гээс хасах Q-гээс 3-ыг хуваах нь P нь хасах 2-той тэнцүү, Q-гээс 3-ыг хуваах нь P маань 3-тай тэнцүү гэдэг. За тэгэхээр эндээс хасах Q-гээс 3 тэнцүү, хасах 2P, Q-гээс 3 тэнцүү, 3P. За эндээсээ PQ олчих тий. Шууд хооронд нэмчи. Тэгэхээр Q-нууд маань хураагдаад энд P нь хасах 6 юм байна. За одоо P-гийн хасах 6-ыг олсон ч бүгд энэ дээр орлуулчих. Тэгэхээр Q-гээс 3 маань тэнцүү, хасах 18. Эндээс Q болохоор хасах 15. За тэгэхээр эхний хариулт нь энэ маань 15 юм байна. Эхнийх нь P нь хасах 6 гэхээр 6 юм байна. За 2 дугаард 3 дугаард манай P нь хэрвээ хасах тоол. За хасах тоол бол одоо бүгд яах нь чинь энийг хоёулын P хуваахаар тэнцвэл шин тэмдэг эсэргээрээ эргэнэ. Тэгэхээр хасах Q-гээс 3-ыг хуваах нь P, F-ийн тэмдэг эргээд дахиж эргээд яагаад бүгд хасах тоонд хувааж байгаа учраас. За тэгээ шийд нь хасах 2-оос 3-ын хооронд гэсэн тий. Хасах 2-оос 3 хооронд. Тэгэхээр энэ хасах 2, энэ 3 болж таарна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Q-гээс 3-ыг хуваах нь P маань, хасах 2, хасах Q-гээс 3-ыг хуваах нь P маань нэмэх 3. Ийм баг QP болно. Тэгэхээр Q-гээс 3 тэнцүү, хасах 2P, иш юм уу ижил хоригчхоор хасах Q-гээс 3 тэнцүү, 3P. За хооронд нэмий. Тэгэхээр хасах 6 тэнцүү P болж таарах. За P нь хасах 6. За P нь хасах 6 юм бол одоо эндээ одлуулъя. Хасах Q-гээс хасах 3 тэнцүү, хасах 18. Эндээс хасах Q тэнцүү, хасах 15 болоод Q-г олсон чинь нэмэх 15. За энэ тохиолдолд манай Q нь 15. P нь болохоор хасах 6. За юм болох нэ. За тэгээ иймд PQ-ийн нийлбэр болно нэ. Тэгээ энд гарч байгаа бүх PQ-нууд юм байх та тий. За одоо бүгдээр ясагч 2 шиг PQ-д болсон мэт. За дөрөвдүгээрт нь энд PQ-ийн нийлбэрийг болох нэ. Тэгэхээр одоо эндээс манай нэгдүгээрт манай PQ-ийн нийлбэр хийдэг гэсэн чинь хасах 6, хасах 15 буюу эхний 2 PQ-ийн нийлбэр маань болохоор хасах 21. За дараагийн 2-ын PQ-ийн нийлбэр маань болохоор энэ хасах 6 нэмэх 15 буюу нийлбэр нь 9 юм байна. Тэгэхээр ингээ энд гарч байгаа бүх PQ-нуудын нийлбэр нь болохоор хасах 12 болох юм байна. За тэгэхээр энд ингээд одоо энэ ингээ хариу тавиаг байгааз энэ PQ-ийн нийлбэр 1 оронтой тавьсан биз дээ. Тэгэхээр эндээс манай PQ-ийн нийлбэрүүд маань за уул нь бол энд юу гарсан гэсэн чинь энд манайх 9 гарсан. Нөгөө 2-ын нийлбэр маань болохоор хасах 21 гарсан. Тэгэхээр эндээс PQ-ийн нийлбэр гэсэн чинь 1 оронтой тавьсан маань энэ чинь 2 янзаар гарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бүгдийнх нь нийлбэр бол хасах 2, тусынх нь бол хасах 21, 9 2 гарч байгаа юм байна. За тэгэхээр энд болохоор манайх юу вэ? Энд нэрээ бас нэг нөхцөл өгсөн байгаа шүү дээ. Энийг яг алдчихаа. Q тэгээс гэж манай Q хэрвээ анханасаа хасахтай эсвэл манайх шийдэггүй. За тэгэхээр бүгдээрээ энд яасан гэсэн чинь Q нь хасах 15 гарч байгаа манай эхний бодлого маань биш байсан байна. Тэгэхээр манай нөгөө Q маань нөгөө сүүлийн зөвхөн энэ хоёр одоо манай Q энэ тэгээс болсон чинь энэ манай шийдэх гэсэн үг. Тэгэхээр 15-аас 6 хасгаар манай хариу 9 буюу биднээс нөхөх гэжээс энэ хариу маань 9 охно шүү. За тэгэхээр нөхцлүүдээ гүйцэлсэн анхаарч байгаа шүү тий. За 59 нь
x-с хасах нь 2-ын модуль нь n-с их. За манай n бол тэгээс их тогтсон байна шүү. За энэ гэртийн шийдийн олонтгийг a гэд. За дараа нь энэ гэртийн шийдийн олонтгийг b гийнэ. За тэгээд a нь b дээр агуулгадж байгаа бүх n утгыг олъё. За нэгдүгээрх нь энэ тэнцвэрийн шийднэ гэж. За тэгэхээр x-с нь 2 нь n-с их гэдэг ч юм уу тэр 1-7 байна. Урбал манай x-с нь 2 нь эсвэл n-с их гэж болно. Эсвэл манай x-с нь n нь хасах n-с багуулж болно. За энийг эсвэл зарим үед ингэж болдог. Модуль руугаа их гэж харсан бооз. Тэгэхээр энийг модулаа нэмэхээр нэг задлаад модулаа хасахаар нэг задлаад тэгээд нэгдлийг авч гэж. Хэрвээ энэ модулраа баг гэж ивэл нэмэхээр нэг задлаад хасахаар нэг задлаад огтлолтыг авдаг шүү. Нэгэн зэрэг давхцах юм. За манай энэ бол нэгдэл. За одоо эндээс x болохоор x нь n дээр нэмэх нь 2-оос их, хасах x нь n-с нь 2-оос их. За тэгээд x нь n дээр нэмэх нь 2-оос их, эсвэл хасах нэгээр үржгээ тэмдэг эргээд хасах n дээр нэмэх нь 2-оос бага. За тэгэхээр энэ хариултаа бүгдээр нөхнө гэдэг маань нэг талаас манайх 2 дээр нэмэх нь 1 n-с их, нөгөө талаас 2-оос хасах нь 1 n-с бага гэхээр ингэ болчихно. За манай эхний хариуны урбал тооншлон дээр илэрхийлбэл юу гэсэн үг вэ гэхээр n дээр нэмэх нь 2-оос их, хасах n дээр нэмэх нь 2-оос бага буюу энэ эхэлж байгаа. За энэ n-с бага гэж энэ хоёрын хооронд хэлээд байгаа шүү дээ. За одоо 2 дугаарх нь бүгдээр яасан гэсэн чинь x-ийн квадратаас хасах нь 2x-с нь 24 тэгээс гэсэн тэнцвэр шиг бодъё. За эндээс бүгд шийдэ болохоор нэг шийдэн 6, нөгөө шийдэн хасах 4 юм байна. За тооншин дээр байрлуулъя. Тэгэхээр хасах 4 ба нэмэх 6 манай энэ маань дээш харсан парабол. Тэгэхээр хоёр талдаа нэмэх голдоо хасах гэсэн. За тэгээд тэгээс их хэсгийг авна гэхээр манай шийдэн энэ хоёр юм байна. Тэгэхээр би нэг юу гэж тавих вэ гэхээр нөх тестэн дээр нь x нь 6-аас их, хасах 4-өөс бага. За тэгс чинь a нь b дээр агуулгадна. А гэхээр одоо энэ хэлдэг шүү дээ. Энэ шийдэн манай b дээр агуулгадна гэхээр энэ юу илэрхийлж байгаа гэхээр за би одоо их шийдэ харалтаа зуръя. Манай эхний шийдэн n дээр нэмэх нь 2 нь энэс их, нөгөө хасахын дээр нэмэх нь 2-оос бага гэхээр ингэ явчихна. За гэтэл манай энэ шийдэн а шийдэн нөгөө b дотор агуулгадах хэвээр. b дотор агуулгадах хэвээр. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр за одоо би нөгөө хариугаа өчье. За тэгэхээр хэрвээ ингэ тавьчвал энэс ихээр b дотор агуулгадахгүй шийдэн дотор гараад байгаа. Тэгэхээр манай шийд яах вэ гэхээр ерөөс n дээр нэмэх нь 2-оос нь энд байрлаад нөгөөх нь одоо энд байрлаад тэгээд одоо шийдээ ингээд зурааслахаар манай энэ улаан шийдэн дотор нөгөө цэнхэр нь агуулгадах хэвээр. За агуулгадана гэдэг маань энэс баг нөгөөх нь энд нэмэх нь 2 нь 6-аас их гэсэн үг. За хэрвээ энэ ингээд ороод ирэх юм бол энэ шийдшил энэ дотор агуулгадах болчиход бац. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр манай n дээр нэмэх нь 2 нь 6-аас ирсэх таах хэвээр. Харин хасах n дээр нэмэх нь 2 нь болохоор энэ хасах 4-өөс бага таах хэвээр. Хасах 4-өөс бага таах хэвээр. За энэ хоёрыг нэгэн зэрэг авах хэвээр гэсэн үг. Тэгэхээр n нь 4-өөс их, эндээс хасах n хасах 6-аас бага. Тэгэхээр манай n 4-өөс их, за хасах нэгээр үржих тэнцвэрийн эсрэг шүү. n 6-аас их. Тэгэхээр 4-өөс их 6-аас хэд чинь энэ хоёрын нэгэн зэрэг хангах шийдэн n нь 6-аас нэг байх юм байна. За 60. За энэ олон гишүүнтийг n-д хуваахад гарах үлдэгдийг өгнө. Тэгэхээр бүгдээрээ 3x-ийн куб дээр нэмэх нь 5x квадратаас хасах нь 2x нэмэх нь 8 шууд x дээр нэмэх нь шууд хуваагаад болж болно. Эсвэл x дээр нэмэх нь хуваана гэдэг чинь ямар нэгэн олон гишүүнд анагдаад би шурмын юм хувааж юм шиг үлдэгдэл нэг тоо гарна те. Энэ тоог л болгож байгаа. Тэгэхээр бүгдээр яах вэ гэхээр энийг тэгтээ тэнцвүүлээд x-ийн хасах нэгийг хоёр талд нь орлуулчвал хасах 3 дээр нэмэх нь 5, нэмэх нь 2, нэмэх нь 8. Тэнгүүд энэ хэсэг маань тэг гараад манай шууд үлдэгдэл гарчна гэсэн үг. Тэгэхээр энийг эмхтгэхэд болно гэсэн үг. Тэгэхээр эн чинь 2, 4 дээр 8-ыг нэмэхээр 12. Тэгэхээр манай үлдэгдэл нь 12-тай тэнцүү байна.